хүүхдүүдээ манай өнөөдрийн тоглоомын тариг нэвтрүүлэг маань эхэлж байна. Манай нэвтрүүлэг 5-8 насны цэцэрлэгийн ахлах болон бэлтгэлийн ангийн хүүхдүүд маань оролцдог байгаа. Үүгээр бид биеийн тамирын идэвхтэй тасаллуудыг тоглоомоор дамжуулан хүргэдэг байгаа. Манай нэвтрүүлэгт 24 дүүргийн 64 дугаар цэцэрлэгийн ахуулж байна. Мөн Цангийн орхон дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн тэмүүлэл баг оролцоор ирсэн. Хүүхдүүдээ би танаас нэгдүгээр тэмцээнийхаа дөрмийн тайлбарлахаас өмнө нэрийг нь хэлж өгөх. За тэгвэл манай нэгдүгээр тэмцээний мал нэр бол миний хөрхөн гөлөг. Та нар гөлөг нөхөр эднээс туртай юу? За тэгвэл та нар энэ хөрхөн гөлгөө унаад гараанаас багийн эрэгтэй гişүв. Энэ гөлгийг унах урдаа байгаа 8 цэгийг ногоон сүлжилтгий явсаар барайнд очино. Харин барайнд байгаа охин хөлгөн дээр сун урдаа байгаа 8 цэгийг ногоон сүлжилтгийн ирсээр гараанд ирнэ. Манай тэмцээнд Цангийн орхон дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн тэмүүлэл багийн маань хулан галан жамцнаар оролцож байна. Манай тэмцээнд 64 дугаар цэцэрлэгийн ахуулж багийн тамирчин мөнх заяа эдэр бэнээр оролцохоор ирсэн байна. Бэлгүй тамирчтай. Анхаар марш. Манай хамгийн ихний тэмцээний маань цэцлэгийг хагалгаар Цангийн орхон дүүрэг Баян зүрх дүүргийн маань цэцэрлүүд оролцож байна. Баян зүрх дүүргийн 64 дугаар цэцэрлэгийн ахуулж багийн тамирчин маань одоо хамгийн сүүлийнхаа цэгийг тарж байна. Хоёр огийн тамирчин охтууд маань одоо зэрэг барайнаасаа гарч байна. Гэтэ Цангийн орхон дүүргийн маань 163 дугаар цэцэрлэгийн тамирчин охин маань төрүүлж байна. Гэтэ надад маань тэмцээнд тэмүүлэг төрүүлэх болов ахуулж төрүүлэх болов. Манай тэмцээнд маань Цангийн орхон дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн тэмүүлэгийн тамирчин маань төрүүлж байна. Тэмүүлэгтэй баяр хүргэе. Манай тэмцээнд Цангийн орхон дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн тэмүүлэгийн тамирчин Тамира болон Энхлэн нар оролцож байна. Манай тэмцээнд Баян зүрх дүүргийн 64 дугаар цэцэрлэгийн ахуулж багийн амар төвшин ган тогсноор оролцоод ирсэн байна. Анхаар марш. Манай нэгдүгээр тэмцээний маань 2 дугаар үе маань эхэлж байна. Цангийн орхон дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн тэмүүлэгийн тамирчин маань их авгаачтай самбат явж байна. Харин гэтээ Баян зүрх дүүргийн 64 дугаар цэцэрлэгийн авгаачгийн тамирчид маань энэ хоёр тамирчин маань зэрэг барайнд ярьж байна. Цангийн орхон дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн тэмүүлэгийн охин маань их хурд явж байна. Харин хоёр тамирчин маань хэн төрүүлж барайнд орохыг нь харъя. Гэтээ Баян зүрх дүүргийн маань 64 дугаар цэцэрлэгийн авгаачгийн тамирчин маань 4 сар сүлжиж яваагүй болмоос багтаа 4 ширхэг хасах он авч ин гэсэн үг юм аа. Харин Цангийн орхон дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн тэмүүлэгийн тамирчин хоцорч орсон ч гэсэн үйлдэлийг зөв хийсэнд бол багтаа нэмэх он авч байгаа маа. Хоёр тамирчиндаа баярлаа. Баяр хүргье. Хүүхдүүдээ манай 2 дугаар тэмцээн болоод урдаа байгаа сургуулийн тавьсан 8 цэгийг нэг бүтэн тойроод барайнд очно. Барайнд байгаа үл мөн адил давтан хийх ба урдаа байгаа 8 цэгийг мөн адил нэг бүтэн тойрно. Манай нэвтрүүлэгт Баян зүрх дүүргийн 64 дугаар цэцэрлэгийн ахуулж багийн тамирчин Цэрэн үлжийн анх баяр нар оролцож байна. Манай тэмцээнд Цангийн орхон дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн тэмүүлэл багийн тамирчин Бэлгүй Намин нар оролцож байна. Анхаар марш. Манай 2 дугаар тэмцээн маань урдаа байгаа 8 цэгийг 2-2 тойроод явах юм аа. Манай тэмцээн маань их өрсөлдөөнтэй явж байна. Хоёуланд нь нийт 3 ширхэг саад үлдсэн байна. Хоёр тамирчин маань барайнд ирэхэд 1 ширхэг саад үлдсэн байна. Цангийн орхон дүүргийн 63 дугаар цэцэрлэгийн тэмүүлэгийн тамирчин сүүлдээ бүр могон сүлжилтийг явж байна. Харин охтууд маань яг үйлдэлийг зөв хийж байна. Хуран маань тэнцээ хоёр тамирчтай хөгжөөнд дэмжээл сууж байна. Харин манай Цангийн орхон дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн тэмүүлэл баг
Баянзүрх дүүргийн 64-р цэцэрлэгийн авахч огийн тамирчид маань өрсөлдөөнд явж байна. Энэ удаагийн маань тэмцээнд Сонгоорхон дүүргийн 163-р цэцэрлэгийн Төмөөлөгийн тамирчин маань төрөлөө араас нэхэд алтуултаагаар Баянзүрх дүүргийн 64-р цэцэрлэгийн авахч огийн тамирчин маань орж ирж байна. Манай тэмцээнд Баянзүрх дүүргийн 64-р цэцэрлэгийн авахч багийн тамирчин Батням Батцай нар оролцоор ирсэн байна. Төмөөлөгийн тамирчин билгүүдэд оюун чимээгнэр оролцож байна. Анхаар марш! Манай хоёрдугаар тэмцээний маань хоёрдугаар үе маань эхэлж байна. Баянзүрх дүүргийн 64-р цэцэрлэгийн авахч огийн тамирчин маань Сүхбаатар дүүргийн 163-р цэцэрлэгийн Төмөөлөгийн тамирчингаас хоцорч гараанаасаа гарсан тул 1 саатаар хоцорч байна. Хоёрын тамирчин охтууд маань нэг өрсөлдөөнтэй явж байна. Манай Баянзүрх дүүргийн 64-р цэцэрлэгийн авахч огийн тамирчин маань сүйд бараандаа очсон ч гэсэн нөгөө огийнхаа нас тутгаар гурд явж байна. Манай Сонгоорхон дүүргийн 163-р цэцэрлэгийн Төмөөлөгийн тамирчин маань 2-р тэмцээнд маань төрүүлж байна. Араас нэхэд татвартаагаар Баянзүрх дүүргийн 64-р цэцэрлэгийн авахч огийн тамирчин маань орж байна. Хурга бүчээ тойрон цагаас 1-2 тал тэмцээх хөрсөлтөнд явлаа тийм ээ? Тийм ээ. Тэгвэл хата биний тэмцээ зохиочих уу? Тэг. За тэгээ. Энэ хүүхдийн сууж байгаа, бас тэр хүүхдийн сууж байгаа хайртай гөлгөн дээрээ урдаа байгаа 4 цэгийг нэг бүтэн тариад 60 үлийнхаа хоолойн дагуу мөлхсөөр угсраа хангалан дагуураа мөлхөд бариад чамаа. Бараанаас харин охин үйлдэлийг давтан хийх ба угсраа хангалан дагуураа мөлхөд бас 60 үлтийн хоолойгоороо мөлхөд урдаа байгаа 4 цэгийг хайртай бөмбөгөөрөө нэг бүтэн тариад гаран дэрнэ. Харин хин зөв хурдын эсн нь багтаа нэмэх онаавна. Баянзүрх дүүргийн 64-р цэцэрлэгийн авахч огийн тамирчин дунгуур ажил 8 нар алдж байна. Манай тэмцээнд Сонгоорхон дүүргийн 163-р цэцэрлэгийн Төмөөлөл багийн тамирчин Төвшин Заяа Мархнаар оролцож байна. Анхаар марш! Манай 3-р тэмцээний маань 1-р үе маань урдаа байгаа 4 цэгийг чигтэй бөмбөгөөрөө нэг бүтэн дараад 60 үлтийнхаа хоолойгоор ороод угсраа хангалаараа орох юм аа. Хоёр тамирчин маань их хөрсөлдөөнд явж байгаа хоёр тамирчин маань яг энд 101 шиг саад үлдсэн байна. За манай Баянзүрх дүүргийн 64-р цэцэрлэгийн авахч огийн тамирчин маань түрүүлээд 60 үлтийнхаа хоолойгоор орж байна. Араас нэхэд татвартаагаар Сонгоорхон дүүргийн 163-р цэцэрлэгийн Төмөөлөгийн тамирчид маань орж байна. Баянзүрх дүүргийн 64-р цэцэрлэгийн авахч огийн тамирчин маань түрүүлээд 60 үлтийнхаа хоолойгоор ороод бас түрүүлээд хайртай гөлгөө аваад урдаа байгаа 4 цэгийг нэг бүтэн тарж байна. Хоёр тамирчин маань хөрсөлдөөнтэй явж байна. Харин манай Сонгоорхон дүүргийн 163-р цэцэрлэгийн Төмөөлөгийн тамирчин охин маань яахан яаж хийхээ мэдэхгүй нэг цэгийг 2-3 удаа тарж байна. Тэр хооронд маань Баянзүрх дүүргийн 64-р цэцэрлэгийн авахч огийн тамирчин маань төрүүлээд бараанд очиж байна. Баянзүрх дүүргийн 64-р цэцэрлэгийн авахч огийн тамирчиндаа баяр хүргье. Түүний араад нэхэд татвартаагаар Сонгоорхон дүүргийн 163-р цэцэрлэгийн Төмөөлөгийн тамирчин маань орж байна. Хоёр тамирчиндаа баярлалаа, баяр хүргье. Манай тэмцээнд Баянзүрх дүүргийн 64-р цэцэрлэгийн авахч огийн тамирчин гант толгой наман дарнаар оролцож байна. Манай тэмцээнд Сонгоорхон дүүргийн 163-р цэцэрлэгийн Төмөөлөгийн тамирчин мөнх цэцэгчийн дэрснээр оролцож байна. Анхаар марш! Манай 3-р тэмцээний маань 2-р үе маань эхэлж байна. Хоёр тэмцээний маань тамирчин зэрэг гараанаасаа гарч байна. Одоо хоёр тамирчин маань гараанаасаа гараад 2 садаа даван туулж байна. Хоёр тамирчин маань нэг хаандаа өрсөлдөөнд явж байна. Хиний төрөл 60 үлтийнхаа хоолойгоор ороод угсраа хангалаараа орохыг нь үзэгчтэй харцгаая. Манай Баянзүрх дүүргийн 64-р цэцэрлэгийн авахч огийн тамирчин хүү маань хэндээ аль охиндоо тоглоомын шилжүүлчихөө мэдхгүй сарагаад охиноо жоохон хацуулчлаа. Сүхбаатар дүүргийн Сонгоорхон дүүргийн 163-р цэцэрлэгийн Төмөөлөгийн тамирчин охин маань төрүүлж харт өгөлгөө унсан боловч хожигдож байна. Харин тэр хооронд маань Баянзүрх дүүргийн 64-р цэцэрлэгийн авахч огийн тамирчин маань
төрүүлээд 1 саатыг даван туусан байна. За энэ удаагийн маань тэмцээнд 2 тамирчин маань зэрэг барианд орж ирж байна. 2 тамирчинд баярлалаа, баяр хүргье. Хурга, бүжээ миний цэхсэн 3 дахь тэмцээний өрсөлдөөнтэй болсон тийм ээ? Тийм ээ. Тэгвэл хурга, одоо чи надад 4 дахь тэмцээний тайлбарж өгөөч. Үгүй. Би 4 дахь тэмцээний зохиохгүй. Тэр зохион. Тэгвэл бүжээ чи хураг бит хоёр өсөрч хөвгөдтэй 4 дахь тэмцээний тайлбарж өгөөч. Гэхдээ би таар 4 дахь тэмцээний тайлбарлахаас өмнө нэрийг нь хэлээд өгчих хөвгөдтэй. Яг уу. Манай 4 дахь тэмцээн маань нэр нь Цогтөргүй бөмбөг гэж байгаа. Араанаас багийн ихтэй гişүү. Чихтэй бөмбөгөн дээрс уртаа байгаа 4 зэгийг нэг бүтэнт орсоор 60 үлдэн хоолны дундуур мөсгсөөр дараагийн саад басах хонсон дундуур мөсгсөөр барианд ирчин. Барианд байгаа охин муу үлдийг татна хийнэ. Ингээ хүүхдүүдэд та нар ойлгосноо? Бүжээ Түнс миний зохиосон тэмцээнд их адилхан юм байна тийм ээ. Чиний тогтургүй бөмбөг миний болохоор хайртай гэлэг байсан юм байна. За тэгвэл хүүхдүүдээ та нар бүжингийнхаа зохиосон тэмцээнийг ойлгосон бол одоо 4 дахь тэмцээнийхаа 1-р үеийг эхлэцгээе. Манай тэмцээнд Баян зүрх дүүргийн 64-р цэцэрлэгийн ахалч багийн тамирчин Алтан хувийг сугармаан нар оролцож байна. Манай тэмцээнд Цэнгэрхэн дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн Тэмүүлэн лагийн тамирчин анх 2 амар жаргалнаар оролцож байна. Анхаар марш! Манай 5 дугаар тэмцээн маань урдаад байгаа 4 зэгийг лагийн цэцэрлэгийн миний биеэр зохиосон шиг адилхан тогтургүй бөмбөгөөр нэг бүтэн гарах юм аа. Энэ удаагийн тэмцээнд Цэнгэрхэн дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн Тэмүүлэн лагийн тамирчин маань одоогийн байдлаар нэг зэгээ 3-4 удаа тойрж байна. Түрүүлээд авахчаагийн тамирчин маань 60 үлийнхаа хоолоогоор орж байна. Дараа угсраа хонглоор явах юм аа. Хамгийн ихэлж Баян зүрх дүүргийн 64-р цэцэрлэгийн авахчаагийн тамирчин маань охиндоо тэмцээний шилжүүлж байна. Энэ удаагийн маань тэмцээнд маань 2 охин маань өрсөлдөөнтэй явж байна. Ногоон бөмбөгтэй маань Цэнгэрхэн дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн Тэмүүлэн лагийн тамирчин харин Баян зүрх дүүргийн 64 дугаар цэцэрлэгийн авахчаагийн тамирчин маань Цэгэр бөмбөгтэй оролцож байгаа маа. Хоёр тамирчингийн маань хинэн төрүүлж бараанд ирэхэд өдөрч хөвгтөдтэй хацаагаарай. Энэ удаагийн маань тэмцээнд Баян зүрх дүүргийн 64 дугаар цэцэрлэгийн авахчаагийн тамирчин маань орж ирж байна. Араас нь нэхэд одоотойгоор Цэнгэрхэн дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн Тэмүүлэн лагийн тамирчин маань орж ирж байна. Хоёр тамирчиндаа баярлалаа, баяр хүргье. Манай тэмцээнд Цэнгэрхэн дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн Тэмүүлэн багийн тамирчин Аланга буян жаргалнаар оролцож байна. Манай тэмцээнд Баян зүрх дүүргийн 64 дугаар цэцэрлэгийн авахч багийн тамирчин Болт Эрдэнэ хулнаар оролцож байна. Анхаар марш! Манай 4 дахь тэмцээний маань 2 дугаар үе маань эхэлж байна. Тэмүүлэн лагийн тамирчин, авахчаагийн тамирчин хоёр маань зэрэг гараанаасаа гарсан. Авахчаагийн тамирчин маань төрүүлээд 60 үлдийнхаа хоолоогоор орж байна. Араас нь их хатуутаагаар Цэнгэрхэн дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн Тэмүүлэн лагийн тамирчин маань орж байна. Хоёр тамирчин маань яг 2 хогийн тамирчингийн маань Тэмүүлэн лагийн тамирчин төрүүлж гараанаасаа гарсан. Одоо энэ хоёр маань чихтэй бөмбөг авч байна. Амчтуунаас өмнө авахчаагийн тамирчин маань 60 үлдийнхаа хоолоо авахгүй байжгаад 60 үлдийн хоолоогоорсоо болоод багтахсаа 5 он авч байгаа маа. Харин тэр хооронд маань Тэмүүлэн лагийн тамирчин маань бүх үйлдэлийг зөв гүйцэд хийжиж багтаа нэмэх нь авах юм аа. Тэгээд тамирчингийн маань хэрэн төрүүлж хараанд очихыг үзэгчтэй үзэж суцгаая. Авахчаагийн тамирчин маань төрүүлж авсан гэсэн багтахсах нь аавна. Харин Тэмүүлэн лагийн тамирчин маань зөв хийвэл багтаа нэмэх нь авах юм аа. Энэ удаагийн маань тэмцээнд Тэмүүлэн лагийн тамирчин маань төрүүлээ.